Зохиолч Намын Чимэд Хүнгийн голд болсон явдал. Хүнгийн голд болсон хөлтэй найр наадам тараад арваад хонсонж баг байтугай сум даяара хөл хошин татарч яриад суун намжсангүй. Шартаж бүр зээсэн харчуул зэлтэй айл бараадан шогшиж хил аман захтансан эмс хүүхнүүд ойр зууртаа шавтналдаж энд тэнд 2-3-аас дээш цуглаадах бол саяны найрын хөлтэйг, бэлтэйг, цамааныг, баяр хуг, нэр төртэйг л өрсөн шагшцгаана. Зарим нь бахархангүй, зарим нь атаархангүй, бүр зарим нь бишрэнгүй. Хүнгийн голд нэгэн бүлийн ах дүүс амрах садныхан аж төрн. Тэднийхний хонин сүрэг төмд, ямаа бас төмд, адуу мянгад хурч тэгээд сум орноо донслогсон найр наадам хийсэн байна. Хүнгийн гол түшсэн хүнээ тэтгэж байдаг. Буян нь буман зүгтээ дэлгэрсэн гол юм гинлээ гэсэн нэг бүдэг бадаг хуучуг амилчхаад баахан жөтөөрхөл дагуулсхийн ам дамжин тэнүүчлэн. Энэ үг ортойдог шүү. Хүнгийн голын дунд бэлчрийн хай нэгт наадам хийсэн нь юун сумын наадам, аймгийн наадмаас ахтнуу гэхээс лав багдамгүй. Ширүүхэн алгасан хүний амьсгаа нилээн дээрдэж байж нөгөө талд нь хүрэхээр уртаас урт хам шаргал асар наран зүг. Хам шаргал асар наран зүг харуулн дүнхийлгэж түүний хоёр талаар улаан халстай 12 ширхэг их 6 хантыг эгнүүлж өмнө итгээдд нь өнөх хамб шаргал асрынхаа өөдөөс харуулan хээ гоон эрээлжилсэн 8 том цэнхэр асар босгожээ. 12 их гэр бүрийн ард баг 5 хант дүй цүүлэн босгосон нь найранд үйлчлэхээр аймгийн төвөөс ирсэн өндөр цалинтай үйлчилгээнийхний байр болно. Найрын үеэр цайны, хоолны, хуушур бууцны, айрыг ундааны, амтатны, цагаан эдэний, амралтын зэрэг эрэмэрэн хайгууд тэдгээр гэр бүрийн дээр гэрэлтэж байжээ. Харин өнөөх 12 их гэр нь хүнгийн голд аж төрдөг 12 ахан дүүсийнх. Улс аймгийн цолтнууд хөшөлтөж, сумын цолтнууд үүгээр түүгээр бултганж хэдэн сум аймаг дамжуулан ачиж ирсэн аргамаг хүлгүүд дэнжийн араар босгосон урт уяан дээр эргэцэн дүүхэлцээд за ерөн тэр бүрийг хэлж барах ч биш. Төрүүлсэн морь бүхийн байл гэхэд аймгийн наадмын комиссийн жичиж улаан мархон аргачгүй бах. Бандгар хар жипнүүд хөшөлдөж яргуур дууд арганар янцгалсан шинхэн баячууд зээглэхээс ч биш яах вэ? Олон түмэн бол яах вэ? Тэднийг харж багтаж баясдгийм хань. Тойргийнх нь эрхэм гишүүнээс гадна аймгийн дарга орлогчтойгоо төрсөн биеэрээ морилж ирснээс л уг найр наадмын зэрэг зиндаг багцаалтаж болно. Гэтэл нэг хачна нь энэ найр наадмыг ёстой нохойн бөөгнөө чинээ тоогоогүй нэг хүн яг тэр хүнгийн гол байж Хүнгийн голд Баян Бадарчийнхны бүлээс зүсөөр элэг тусдаа ганц айл байдаг нь Балжи самганых. Энэ жил ир хурч байгаа тэр самганы тухай учир мэдэх ганц нэг хүн хэлэхдээ тэр Балжи чавганц чи уган жинхэнэ хүнгийн голын унган савдгийн байхгүй юу да гэх авч одоо бол хинэн унган хинэн суумал болох хинд ёор хамаатай. Харин хэн илүү малтай, хэн баян, хэн нэр хүндтэй эрх мэдэлтэй байх нь л хуран цугласан оронд олонд хамаатайгаас хамаатай хэрэг. Сум нутаг орныхон ялангуяа дарга даамлуудад бүрч чухал. Сумын 2 дарагт бол бүр хэлүүлэлтгүй дээ. Тиймээс хурсан бүгдээрээ дарганараа дагаад хүнгийн голын шинхэн баячуулах Баян Бадгаагийнхандаа баярлахаас ч биш яах вэ? Баярлсан хойно нахилзаж тонголцсон ч бас аргагүй. Балжи самганых хүнгийн голын их орчимд нутаглана. 30-аад улаан ямаа 10-аад хар халзан хонтой. Тэд нь ихэн улаан гэдэг барсгар улаан хазтай уулын ингээс өвүүлж зунч холтноо л гэж үгүй. Самганы цуслан нь ихэн улааны шил, өвөлжөө нь ихэн улааны өвөр. Хаяа нэг 100 намрын цагаар хот хүрээнээс самганы үр ачнаар ирсэн харагдагч ихэнхдээ ганцаараа. Самга эртээ гихч
ухаан санаа саруул өнгөрсөн улирсан явдлуудыг он той сартай өдөр судартай санана. Тэр бүхэл тэр үед хин юу өмсч явсныг хүртэл өнгөтэй зүстэй нь хэлнэ. Ойр хавийн хідэн гол усныхныхаа удам судрыг бол бүр хэдэн үеэр нь мэднэ. Хэлэхдээ урд хойдтой илтэй нууцтай нь оччихно. Уг нь үр хүүхдүүдийнх нь амьдрал ах ой сүрхий. Гадаад улсад нилээд нь байдаг сурагтай. Өндөр эмээгээ хот хүрээ рүү авах гэж гуйж гувшаа дийлээгүй юм гэдэг. Самганч хэтэр зүрүүдээрээ алдартай хүн дээ. Дарах даамлуудад ялангуяа Баянбадарчийнханд бол ёстой нэг шилтэй юм шиг зүрүүтлэн. Тас гэж халуурцгаа танус гэд нэг эхэлчих юм бол ёстой бурхан чөтгөр хоёр нийлээд чишонгу хэний ч үгийг авна хал гэж үгүй. Би энэ улаанд төрсөн, өссөн. Эндээ ясаа тавь. Намайг авчгаар энэ гол ус чи эзгүрчгтэн. Эмээ ингээд л та харалтаа энэ голоор чин дүүрэн л айл хунар байх ч үлээ. Гэхдээ хэц хөл нуцхан тэнжирсэн хитэн цагаач энэ голыг мэдлээ юу гэж таасхий. Юу гэсэн үг вэ чи ажилтай төрөлтэй авахаалчтай самбаатай арга чадaltaй атуу малтыг сүрхий сайхан улс байх чинь. Энэ Баянбадарчих чинь гэхэр гэдсэн нөөсөл амьдгууны хошнох сугалж итгэхээс бацхгүй сүнсгүй бас. Эднийг би мэдхгүй өөр хэм мэдхгүй. Та нар мэдхүү. Та нар надад хэлэх юм уу? Битгий галзуурцгаа гэж агсран. Тэгсгээ цааш ямар ч яриа хэлцээ өргөжих боломжгүй болох нь тэр. Баянбадарчийн гол өгсч дээш доош явахдаа Балжи самганыхыг аль болох тойрох. Халз тул хас хашин. Бусдын өмнө эрдүүхэн, цээж түхгэр, харц дээгүр, төрөмгийн ялархуу байдаг тэд харин энэ бүхтийж үрчээсэн ганц муу эмгний өмнөлнийг сүрсүлхүү болоод явчихдаг нь хачирхалтай. Эмгэнч тэдний өмнө хизээ язааны эзэн шиг л аашилж зандрна. Отог ургийн тэргүүн Бадарч Баянгай бүр яаж хичээгээд эмгний өмнө нурмайчхад болдгоо. Яагаад тэгдгийнхээ учрыг нэг л олж чадалгүй нэг насыг дуусгаж яваахан. Гэтэл тэдний гартаа бүлтээ, цээжиндээ үхтээ, мөрөндөө торохтой, мөнчгөртөө тооцоотой идэрхээ хэгжүүн харц дээгүр ачцээ болох залуус хүртэл Балжи эмгний бараг харангуута бар арслан харсан гөлөг шиг л агшаад явчиханда. Тийм учраас л гол өгсч уруудахдаа зунд нь бол их улааны шилээр өвөлд голын мөсөөр явдаг заншилтай болцоожээ. Баянбадарчийнхан ч Балжи чавганцыг байхгүй мэт сэтгэж гэж байхгүй мэт огт дурсахгүй аж төрж сурцгаагаад Балжи чавганц ч улааж буй нүднийх нь бул андан л тороохгүй бол Бадарчийнхныг энэ газар дэлхий дээр байгаагүй мэт сансаар хэдэн 11 элээс. За тэгээд хөнгийн голд болсон хөлтэй найр надмаас баг байтугай сум бүр хөрш зэрэгэлдээ сумынхан хүртэл үлдэж хоцорлгүй шахам ирцгээсэн байхад нэг гол дээр доорхон аж төрөх Балжи самган жамаараа ирсэнгүй. Өрөөгүй биш өрсөн ч байж мэднэ. Самганч найрыг мэдээгүй ш мэдсэн л хэрэг. Зэрэгэлдээ голын гуншаа яндаг найр наадам өндөрлөөд явдал замдаа Балжи самганыхаар буужээ. Сайн дайч Балжи самганы тогооны юмч тас хийдгээд түүнээс нь ганц аяг горьтод бас сайн яривал самгантай эрт үрдийн цагт худ урагчулж явсан тул буулгөөч яах вэ? Тэгэд гуншаа яндаг найрын хачин сонныг самганд хачир хуулах гэд арай тайл амаа алгадуулчихсангүй. Оо сайхан наадам шүү. Ойрын хэдэн жилдээ байтугай үзээгүй наадам боллоо. Хүн хөл идэ будаа бэлэгсэлт хөглөр батал. Надад хүртэл гэд эмжээрэн сэмэрч сэтэрсэн муу хүрэнд хэрлэгнийхээ өөрийг ухаж нэг гарч хитэн гаргаж үзүүлээд ууныг өгч вэ? Сүрхий тодгөрлөлтөд залхиг юм гайч гэд эргүүлж тойруулан гайхаж шагширсан шинжтэй харж хэсэгсв. Балжи самга харсан шинжгүй эргэнийхээ өмнө шуухтан нэг юм уун. Балжи маама та ууныг авах уу? Шүүнээрээ хэрэг болж мэдхийн. Хэц тэднийхэн хэзээлүүлээ сайныг сэцгэдвч сайрахчул хүнд юм хилаалах ус юмдаг. Хэрэг болохоос гар зулхал идэгөөз. Чи хэдийдээ тэднийхээс юм горцдог болчихов гэхэд яндаг өнөөхийг бошуухоо үртэлчихв. Балжи маама энэ Баянбадарчийнхны удмыг та сайн мэдэн дээ.
Саяны ургийн баяраар ид өөрсдийгөө хөнөг тайжхан гэж баг. Хөнөг гэдэг тайжтай танай энэ голд байсан юм уу? Элдэн цэгний ч байх вдэ. Согтуу сольж уу юм асуух. Тийм юм гэж хаа байсан? Би ч нэг согтоогоо л байна л да. Тэдл өөрсдийгөө хөнөг тайжхан л гэцгээгээд. Тийм аваг авчихаан бах оо. Тэгэл зарлаад билээ. Муусаа юмнууд цагаандаа цадчаад галзуурцгаашлахгүй юу? Хүүгийн л харлаг варлагууд байсандаг. Энэ бөлбөө бадарчи эцэг цамбаа гэдэг чинь сэгсгэр хар ихнэрээ дагуулад хомооны жил баруун хилээс нүцгэн дагуулад гүрээний тарианы шан сагч айлын тариа усалж намартаа цан цогсч шанд нь жаахан тариа авдаг өвөлдөө манаа мал хариулж цувдай цус гурвах нарал хэдэн нүцгэн шалтан хүүхдүүдийнхээ хоолыг зогоодог байц. Хөөрхий аав нь өрөвдөөд нэг гэр илүүчилж өгснийг саяхан нэгдэл болтол барьсан. Сүүлдээ дахианы шан сахихаа болоод манай хаяанд бууж мал маллах болсон. Түүнээ барцгаажилтээ. Тэрийг марцсгаажилтээ. Эсвэл намааг өгчихсөн, хэлгүй болчихсон гэж бодоо юм биз? Маама, харлаг барлгууд гэж юу гэсэн үг юм бэ? Эртэд бадарчийн дундгүй танай энэ голын урт хөтлөөр малаа давуулж бэлчээдлээ. Манай муу хүүг ташуурдч хөөгөөд тэгэл хилжүүл. Муусай харлаг барлгууд та нар над хэдэн пөөдөр төлгөө дахиад хөнгийн гол руу оруулаад үзээрэй. Сайнаа үзэхгүй шүү гээл. Хайрхаа, ширүүн байлаа шүү. Хөөрстөө харин яах чаргагүй харлаг барлаг явсан улс та. Орой хоолны үеэр гэрт ороод ирэхээр би хоол идэж чадхаа болчихдгүй ажил. Тийм айхтар өлөн хурцсан үсттэй. Ээд сандраад бушуухан элгэн уутан тогоотой хоолоо юулж өгöd гаргадагсан. Тэгэхгүй бол гарахгүй. Аав ямар хүнд хатуу хэлэхвш. Тэгээд аргаа аваад эдний дамжиргааны овоо хідэн мал тасалж өгöd ташааны буудалд одоо тэр наадам хийдэг дэнжи чинь доод хошуу тойруулаад буулгасан. Тэдний тавьсан мал өснөө л гэж үгүй. Бүр таргалагчгүй. Харин дараа нь намын хэсгийнхэнтэй нийлчгээд аавын мань мууг их үдсэндээ үз. Толгойг залхичихсан юм та. Нүтэн дээр минь. Пүр нэг шижээргүй улс та. Одоо гэдсэн цадчаад энэ тэнд өөрсдөөс нь чадал бах хөрөнгө дутуу бүлцөө ус руу тэгж харлаг барлагаар нь дуудаа агсарч явдаг болсон юм бэл. Тийм үү. Таны минь аав дандаа ахыг би бүр төөрхөн санахал. Шоронд олон жил яваад шүдгүү олчихсан ингээл улаан буйлдаа хөгшин байшинсан. За тэр чи энэ бадарчи аав цамба ядарч явтан гэр ороо өгч мал махны вараа харуулж хэдэн хүүхдийнх нь бор одоодыг хоололж буудал бууц хүртэл гаргаж өгөөд байтал хаавыг мань ото нөгөө хөөрөө шагдрын аав болдог дампилж автаа нийлж бусдыг боолчилдаг хар фидлийн үлдэгдэл гэж гөрдөж байгаа шоронд явуулчихсан хөөрхийг минь. Би тэгэхэд 10 хэдтэй байлоо. Аавыгаа их санноо. 10 хэдэн жил тэр хэцүү нэртэд суугаад ирэхдээ шүдгүү нуруу нугасны өвчтөй болчихсон ирсэн. Эдэнд муу юм санаагүй л юмдаг би. Аавыг маань эзгүүд эдний олон нүцгэн шалдаг хүүхдүүд өсч томроод нэг л мэдхэд манай хөнгийн голоор хар аваахаатай хар ямаатай харлагууд дүүрч гисэн. Надаас өөр хүний нөмөргүй ээжийг маань нэлэг барьж бэлчээр нутгаар маань шахаж буух буудалгүй шахан болчиход байлаа. Би ч эднийхэнтэй их үдсэндээ. Залуу зандан нас минь цам би хэдэ хар үүдтэй ташуурдалцаж хэдэ халтар түлхий нааш цааш хөөжл өнгөрөөх шүү. Аав ирээд харин энэ ихэн улааныгаа нэг юм авч үлдсэн. Ээдээ сүнсгүүл улстай эд чинь. Эд ч нэгдлийн үед нэг их малчиж шалаагүй баха. Малчсан. Нэгдэл олны малаас аль сортоог нь өөртөө наадуулч олны юмнаас хуулуухта таанч сайн. Энэ бадарчийн том ах нь малын хулгай хэрэгээр нэг суугаад авсан. Бас нэгэнд суусан. Тий, наад бадарч ч өөрөө цэрэгт байхдаа цэргийн шинэл гэдэг юм 10-20-оор нь хулгаал зарсан хэрэгээр бас суучгаад дагуур ичгтээ ирсэн хог байх юм. Хэднийхнээс хот хүрээ явцгаасаа хэдэн эхэл сүрхийн хөрөнгөчнөөтэй явцгаадаг болтой дуулна. Юу л хийцгээсэн бол тоо. Юу ч хийж мэдхэл болсон. Төрөний бөөс толгойд гартдаг болчихсон цөвөн цаг. Саяны наадмаар хотоос ах дүүснэ гэд баах уулсал ирлээ. Баян чин, нүнчгтэй чин, бялхалцчил байна үлээ ёстой. Хэц!
Чи ил болч юм жаахан хар ус олж гударчхад түүндээ бэл бүрдэж явааз. Хүнд юм өгтөө өгсөж байгаа юм шиг түлхэж өгдөг л улс та. Тэр ч үнэн шүү. Маа чи ав чи чамд юу өгч байгаа шүү гэж байгаа юм шиг. Авсан хой нэг өртөөч болчихсон юм шиг нэрээ араасаа нэг даавартай нэгэлтээ өгдөг лүтнүүдэлтэй. Гэт гуншаа яндаг өврөөсөө өнөөх гарч идэг дахин гаргаж ирээд эргүүлж тойруулж шинжив. Далжих гэд чийл болсон хойно олзон цөхөрч явааз. Хэрвээ цамбиханд буян би гэвэл тэрэн лавтай манай хүнгийн голын маань буян заяа. Балжи маама энэ хүнгийн голыг чинь нэрээ нутгалсан бүхэндээ буян хишгэ өгч байдгийм гээл цуурцгаах юм лээ. Тэгэлгүй яадгийг. Эдийн буян хорсон болоод хөнөг гэж нэрлээ хэрэг гэд самган хөлийнхээ авдралуу иргэв. Гуншаа яндаг яхир самганы арга эвийг олж агаад жаахан юм олж хүртэхээр болсноо мэдээд хэл амаа долоолон аягаад өхүүлж маа сайн суулаа. Балжи самган хуучны дунд гарын цагаан бөхсд гарган илгэн таглааг нь тайлаад мухар шанагны толгойд тасалж үлдсний боон далд хийлээ. Яндаг савилсан чихтэй займчин зөвхөн. Эдний гал бадарсан нэрмэл тамшаалж амаа арчаад суухч ээдээ бас эр хүнийл нэг жаргал шүү. Араан дуусах шгэл болтгий. Балжи маамагийн минь гарч өөр шүү. Манай энэ хэдэн голч ийм нэрмлийг олохгүй. Нэрээ нэг гол уусанд байхатлаа нэгнийх нь мал дандаа өхөр ширэг зулгааж нөгөөхийнх нь айг ганх хүлхэж явдаг юм шиг яахаараа игэж өөр гарна уу. Ингээд долоовор хуруугаа гоцойлгон тоон руу загаад эзнийх нь гарал байхгүй юу? Буян гэдэг чинь нэрмлийнх нь аагаар мэдэгддэг юм. Энэ муугар чийдэн чи яамаа байна. Өврөөс хайраад гэв. Хахаа тэгээд аятайхан суужгаад аяг тагшим гударчж чадахгүй бас элдв долоо юм хэлнэ. Авахта ирэлээгүй аж аяг тагшны бараа харчхад ирэлнэ чи. Чи хүн шиг байхти гэж Балжи самган яндгийг зандарсанд дахиад олон долоо юм хэлсэнгөө том отоо дүмбийн суугаад шанахтайг халахыг хүлээв. Ер нь Балжи самганд хүн шиг байчи гэж нэг замдруулаад авбал ямар ч эрдэмтэй, гүрэмтэй ламаар ном уншуулснаас илүү санаа сэтгэл сэргээд ажил үйлс бүтээд явчихдаг гэж хууччвал хаяа нэг ярьдаг байсныг яндгийн согт ухаан бүр төөрхөн санджээ. Яагаад тэгдгийг нь даанч мэдэхгүй юм да. Хэдэн жилийн өмнө тэнгэртээ явж одсон омбоно хөгш нэг удаа хэрвээ Балжи самган чамааг хүн шиг байчи гэж загин зандарч байгаа бол явдал суудал чинь буруудаад санаа сэтгэл чинь цөвтчөхөд байна л гэсэн. Тэгээд нэг явдал суудлаа эргэн сайтар шинжиж зас залаад авах ёстой болтгий. Гол орон туулчихдаг хүндээ тэр айхтар самган шүү. Нутгийн нуруу гэдэг чинь уг нь тийм л хүний хэлдэг байгаа юм. Түүнээс эмгэгнийхээ үгэнд архамжаатай мань үт нь яаж нутгийн нуруу болох вүлээ? Химээ өгүүлж байсныг ч бас санджээ. Тийм болохоор одоо нэг юм бодсон болоод шомбойгоо цэмцийгээд суулгүй л яах вэ? Хэд хоногийн дараа цоошин Орос саарал фургон гэчи машаантаа ус Балжи самганы гадаа зогсоод зам асуужээ. Хөнгийн голын ихэнд өндөр хөх хэмээх тарган сайхан хайрхан бийсэн. Хөнгийн гол тэр өндөр хөхийн арх ундаас их авах. Өнөөх фургон тгүүд өндөр хөхийн ороо дөхөж очдог эрт хуучны зам асууж явах юм гинэ. Балжи самган ихэндээ элдвийг сансангүй зам зааж өгсөний хойно гинтхэн нэг сэр төржээ. Уг нь тэднийх рүү машин ирэхэд бэрх харин дээшээ хоёр хошуу тоороод Бадарчихны хоёр ч хот бий. Тэнд машин хялбар хаан хүрэх бас доошоо гол уруудаад бол Бадарчихны 10 хот бий атал хэцүү замтай ганц тэднийхнийг зорин зам асуухаар ирсэн нь хачирхалтай байв. Өндөр хөхөөдөө харвал хар хөхүүлд духчихсан нэг л ууртай дүнсийгээд царай өгөх шинжгүй. Дэмэл цай сүүнийхээ дээжийг ахин дахин өргөж муу юм л бүү болоосой хэмээн түмэн тэгээ залбирчээ. Өөр ч яхавд. Самган тэдний араас ямар дэгдэлтэй ч биш. Гэтэл маргааш шүн дунд хөгшин халтрын гонгинуусаар хэдэн улаан ямагийн дэрхтэл үргээсээр гэрийнх нь гадаа хүмүүс ирэв.
Элдв муу юм л төрүүлж бодогддог болсон цаг. Дээрэмчин түүлэгчийн юм болов уу гэд самган ихэндээ хайж гин. Балжи имээ бид байна. Өчтөр танаар газар заалгаад явсан да гэсээр айж дагдсан царайтай 3 залуу үсрээд ороод ирчээ. Эхүн улааны арын өндрөөр зайж яваад машинтайгаа доош өнхөрч өөртөө харин ямар ч бурхан тэнгирэнд харсан бүү мэд шалбар хайчгүй шахам мэнд гараад явган гүгээд ирцгээжээ. Цайцуу уулгаж тайвшруулсныхоо за та хэд чи хэний өөр хөөхтүүд вүлээ? Үзэж хараагүй хөөхтүүд байх чинь. Маний нэрийг мэдхийг отоход нутгийн өвд бололтой гэж учир байдлыг сайтар лавлав гин. 3 залуугийн нэг нь олон жилийн өмнө эмгэнийхэр бол Булбон, бусдынхоор бол Баян гэгдэх Бадарчин бэр болоод энэ голд нутгалж байсан Шилбэн хант сүрэнгийн ихнэрийн ганц охины нөхөр ажээ. Нөгөө хоёр нь хань болж яваа хотын ус юм гээ. Шилбэн хант сүрэн уг нь энэ нутгийн хүн биш. Хойд сумын хүн. 2 сарын өмнө бурхан болжээ. Түүнийг сонсоод Балжи самган бурхан маань химээ эрхий дээрээ эрхээ тоогсон зүүн гараа өргөж залбирах айтай гөвтөн хэсэг суусан юм. Хант сүрэн эхнэр бурхан болохынхаа өмнө хүргэндээ энэ өндөр хөхөд хурч нэгэн өргөл ёс үйлдэрээ гэж захиж тэгээд хэрэг зориг зардал сүйтгэл гарган хаа газраас явцгаасан учраас. Гэхдээ хант сүрэн эхнэр Балжи самганы нэрийг хэлж өгч тэндээс л зам асуу гэсэн гин. Хэдий ихэн улааны ингрээс салалгүй ир насалсан ч хорвоогийн эрээн бараан гэгч элдв амтан холилдсон хот хүрээ газартч эзгүй цөлөх жалхантч ер хаанч адил тул Балжи самганы өгөхээс бусдыг үзэж хашир таньж хэрсүүжсэн ухаанд эдгээр залуусын явдал нэг л бүтэл цалгаа санагдаад явчихжээ. Хаа байгаа хойд сумын унган охин Шилбэн хант сүрэн яхаараа өгөхийн өмнө хүнгийн голын ихэн болдог өндөр хөхөд өргөл ёс захин гэрээсэлдэг үлээ. Булбон Бадарчин бэр болоод хэдэн жил амьдрахта жаргалын дээдийг эдэлж явсан бол бас болгосон. Гэвч тааг эсэргээр энэ голд үеилээ үзэж үстэй толгоогоо үхтээж нулимсаа ихч сүлж яваад сүүлдээ хөөгдөж туугдаж оргож босох нь холгүй өнчин ганц охиноо чирээд явган нүцгэн зулпаж одсонсон. Хачин сони юм бас байдгаа. Баян Бадарчин том бэр болж ирэхдээ тас инээж ханиасан танихгүй хүнтэй ижи ахаа болсон хэлтэй амтай хээгүү задгаагүй хүн байж бил. Төдөлгөө Бадарчийнхан түүнийг завхай займын явдалтай химээ гадуурхч эр нөхөр нь үстэж чирж ханандаа хөлж ташуурдаж уруулын сэтэлж нүдийн сөөлхийлчгöd. Өвөлзөнгөө өдөр өнжилгүй арга өрүүлж мянгаар тоологдох хонь дагуулan бэр нэртээ зарцуулв. Гялалцаж явсан хүүхэн төд удалгүй борио хавчиж гэлтэрсэн. Шилбэн гихчл болсонсон. Гэтэл гай болсноо, зай болсноо нөхөр болох Бадарчин том хүү согтуу давхиж яваад мориндоо чирэгдэж талийгаад түүний хойно Баян Бадарчийнхан хант сүрэн бэрээс болоод ийм гайтай түүтэй юм болчихлоо гэж бултаараа цуурцгааж хамаг малын хамж бүр шинээрээ байсан орон гэрийн хүртэл хамаад нэг банагтай хар нутаг дээрээ гээчхэд голын ихэнд байх цуслан руу нүүчихсэн. Охиноо чирээд нос нулимстайгаа хотголцсон амтан Балжи самганыхныг бараадахгүй өрхөнийхийг бараадах ч үлээ. Энэ хүнгийн гол тэдний сар хагасуулж жаал тэнхэрч аваад сомын төв орж тэндээс цаашлаад сураг тасарсан юмсан. 20 хэдэн жил болжээ хэмээн хөгшин бодод сув. Уг нь энэ гол танаа эхнэрийн талиг чаавын эцэг ах トゥ ус болох хүмүүс дүүрэн л вэдэ. Чиний хадмууд исв. Гэтэл хадам их чи хамаагүй миний нэрийг захиж өгдөг нь ямар учиртай бол хэмээн Балжи самган тандаа асуув. Мэдэхгүй эмээ. Таныг л хэлж өгсөн. Өөр хүний нэрийг огт хэлсэнгүй. Өөр хүнтэй дайралтаад ширэггүй гэсэн шүү. Гэчгээд хүргэн залуу сандран хөмсгөө сөрвийлгэн нүдэн анивчин хилээ бултгануусанд тийм бэ. Та нарч сайнны өргөл ёс жүүлдэж яваа нь юу л болдоо хэмээн Балжи самган Батнут бодов. Шилбэн хант сүрэнгийн хүргэн харин нэг халуун савны хэрийн боодолтой юм дэрэгдээсээ салахгүй би хөнгөлөгтөө хүртэл тэрч гараад
Унтах тааж хөнжилтөө хийгээд байсанд "Юу та нарийн нандин өвгөгчөнд болоод салгаж чаддгүй. Наадах гонжгарч үзээдхий" гэсэнд гурвал учиргүй сандралж "Эмээ минь энэ чинь машины маань чухал эзүүлэгч бараг л машиныхаа үнтэй дүүхэд" гэлцгээд маргааш хар үүрээр шуухтналцаад босцохоогоод эмэгнийг бос цай чанж өгөхийг ч хүлээсэнгүй арилцгаач гин. Гараад явсан зүгийн сонжвол хээр уулын хавцал ганганд зоож орхисон машиныхаа зүг биш сумын зүг тархацаасан байсанд өнөөх сэчгэн бүр лавширч яадаг шүү юм билээ дээ. Олон жилийн өшил гоморхол яавч сайныг дагуулахгүй хэмээн эргцүүлсний эцэст хоньны хүүхэд олж говшаа янтгийг дуудуулав. Түүнийг ирэхээр юу болсныг үзээ тэр зам зуурда хинтчгүй үзэгдэх хэмээн өндөр хөхий овоо өрөө үдшийн бүрийгэр сэм мордуулсанд өглөөгөр овоог буулгаад тахилах шүншгийг нухчихж хэмээн халаглан гасалж айхалж өвхөлсээр босож иржээ. Өндөр өвгийн үед нь өндөр хөхий овоог тохой хэрийн алтан бурхнаар тэргүүлүүлсэн 9 эрдэнэсэлтээр шүншгэлсэн юм гинлээ гэдгийг Балжи самхан салаа хонгор гэзэгтэй охин байхасаа л сонсож өссөн. Энэ голд үүнийг мэдэх хүн өөрөөс нь өөргүй хэмээн Батнут бодож явсан нь ганхав. Энэ бүлбөөн бадарчийнхан яавч мэдэх учиргүй. Тэднийхэн ургаараа жил бүр өндөр хөхөд гарах хууч овоог нь биш түүний урд хаан байх хадан үзүр дээр шинээр аваа босгоч босоо хүнээс өндөр боржингоор баян намсраа бурхныг шүншиглүүлэн бүтээгээд дээр нь залж дөрвөн талд нь алтацсан мэт гялт ганцэг нүсэр хүнд сутгамал сангийн гуйлан вайпер тавилсан. Хуучаа овоогийн сэлбэд застагчгүй тойрдогчгүй. Харин Балжи самган ач зээнэрэ хотоос ирсэн үед хил ам таталж байж тэднэр нэг засуулж ганц нэг арц хүж уугуулах төдий. Тэд ирэмгүй бол говшаа янтгийг зардаг үлээ. Тэгэхээр овооны шүншигт алтан бурхан байдгийг шилбэн ханц сүрэнд хилээд өгчдөг хүн хэн байх вүлээ хэмээ ертөнцийг нэгжиж бодоод цор ганц сэжүүр олсон нь дунд охин нь болов. Тэр охиндоо л нэгэнтээ овооны шүншигний талаар дурдж байж тэр нь харин энэ ханц сүрэнгийн үеийн хүнд хэцүү тавланг нь өрөвдөнд дотн сэтгэл байж тэгтээ ам алдснаас л зайлахгүй. Үүнийг сонсвол өнөөх 3 залуугийн араас мөсгөж очоод алаан хидаанда тулж цаашлвал ханц сүрэнгийн ганц охиныг өөрсдийнх нь цус судсаар нь логшж байгааг ч үл тон голомтоор нь сүйтгэж мэдэх хэцүү зуумхаа улстал Бадарчийнханд л сонсгож болохгүй юм гэж юуны түрүүнд шийдэв. Зэрэгцээд овоогоо эргэн зас янзлаад аргадаж тайтгаруулах шүншиг юуг нь дахин залахыг яаравчлах хэрэгтэй болж итгэлтэй хүмүүсээ хөтлөхөн шинээр шүншиг бүтээлхэн түүний энэ сарын сайн өдөр сэм залж шүншиглэх эх сарын бас нэгэн сайн өдөр найр наадам хийх түүндээ харин Бадарчийнхныг өрөө оролцуулж аргадах гээд Балжи самганд ир наслахта огт үзээгүй хачин сонин олон ажил ундарчээ. Балжи самганы ач үрс хэдий бутархаа мөнгө тооломгүй биелэгжүүч тохоо хэрийн алтан бурханд бэлэн хүрсэнгүй. Гэвч төө илүүг бүтээч хөрөнгө цуглуулан бусад эрдэнэс ном судрын цуглуулж эмхлэх гэж хот хүрээ газар буйжгэн саар 20 хоног гинэ. Харин энэ завсар уулын гүн хавцал жалганд зоож орхисон цоо шинхэн пурган гэдэг машаана өнөөх гайхал 3 эргэж авсангүй. Сурагч тасарч ер авах чаргагүй байна гэд. Төдөлгүй эрэг боолтоор нь салган жижигэлж зөөгөөд сэрсээсэн арга яслуулсан байна гэж яндаг үдснээ хэлж ирв. Түүнд хүрэх чадал тэнхэлтэй хийгээд ойрдот байх ус Бадарчийнхаа зур хэн байх вэ? Ер ийм сул олцонд хинэгчдэд хуруу дөрүүлэхгүй дээ. Өндөр хөхийнхөө овоонд юу болсныг мэдсэн шинжгүй. Гагцгүй гэнтхэн том олз хаяанд нь шахам өөрөө өнхрөөд ирсэнд баярлан. Нүдэн гялалцчихсан дээш доош ос дээш санжуулан. Түлхүүр багд саржигнуулан дахиулах тэднийг хараад Балжи самган бараг л анх удаа ихэд өрөвдөн хайлчээ. Гэтэл нэгэн өдөр дунд ёстой гинтийн хачин юм болвоо. Өндөр хөхий орой хүнгийн голын ихээр оройн үл харагдах хідэн давхар зузаан хар үл хөшөөд
аянга цахилгаан сэгсэвтгүү нижгэнж газар дөргүүлэн 2-3 цаг болж хуг гинтхэн голын их рүү хөндийгөр багтаж чадан хуйларч ирчилсэн их ус өнхрөөд ороод иржээ. Хүйг ихэнч завдал өгсөнгөө таарсан болгоныг хамаа авч энтэй ингэрт тэнгэрт нэг цохиж тэртээ арыг нэг нидэрч хөнгийн голыг ёстой нэг эргүүлж хөрвүүлж орхив. Голын ихээс дун дурсгал хүртэл цусландаа буугаад байсан 13 айлын 8-ыг нь гадаа байсан машин тэрэг мал хуу хашаа байшин чингэлэг тэрэг хүүхэд шуухад юутай хийтэн хуй хамж аваад явчихв. 5 айл үлдсэний 2 нь өнөөх наадам хийсэн дэнжийн хойд дэх дээр байж 2 нь голоос жаахан хөдөө талдаа байсан тултаа мэд сугарч үлдсэн байна. Харин балжи самганых яг голын хэв дотор байсан атал тэр хуйларсан их үер дээхэн байх эхэн уулын хадан хошууг цохоод эрчиндээ даван хуйларч самганы гэрийн дээгүүр гараад нөгөө талын ингрийг нэдэрч татан нураагаад буусан байжээ. Эмгэнийхээс өнчин ишигч өртсөнгүү. Хонь ямаа ишиг хурган баахан норсноос өөргүй. Ямар хийчин гай гамшиг гихч боловт. Сум хотлоороо шуугилдаж аймгаас ч онцгой байдлынхаа ирж төвийн телевизээрч гарав. Хүүхэд хөвөө нийлсэн 16 хүн эндэж тэдний дотор энэ хорвоод ирээд шээж бааж мөмний сүгэ нэххээс өөр ямар ч үйл үр үүтгээгүй 6 сартай нялхурч байв. Бог бод нийлсэн 6000 галуу марл урсжээ. Балжи эмгэн өдий хүртлээ үзээгүй юмаа үзэж үхэр зам хараад гихч болоод цочирдон мэгдэж өглөө өдөшгүй майн мэгзэм гүвтнэн сүү цайны дээж өргөж өндөр хөхтөө сөхрөн залбирч байв. Баян Бадарчихнаас өвгөн өөрөө 9 мэд харин 2 хүү 2 охин 7 зээ 5 ачийг нь үер аваад явчихжээ. Бадарчгаа хэсэгтээ эли балай болоод барьж тавьснаач мэдгүй хачин мэлрээ амтан хүн харж эв дүүгөө инээхээс өөрийг чадхаа болж. Үлдсэн хэдэн цуглаа тамир тэнхэлтэй ухаан сөөгөөтэй хэдэн нутгийн туслаар ирсэн залуусын хамт гол уруудан үерт эндсэн аав ээж үр хүүхэд ах дүүс ихэд цогцыг ирсээр 3 хоног. Тэдний шалдалж нүцэглээд тэртээ алсад 40 гаруй километрийн цаана 70 сархиаг тэгдэх их садраг руу аваачин талын нэг тараачихсан байв. Зам зууртан заримдаа бүтэн авдар савч тарч тэр бүгэл Бадарчийн их гэрт байсан олон товч үдээс цоожтой том хар ширэн цүнхэн бүтнээр нэг нь дайлан халсны орой дээр тогтчихсон байж. Түүнд 20 мянгатын дэвсгэрт чихээстэй юмсан ч гэвч цогц хайгаад нус нулимсандаа хахах шахаж явсан хүмүүс тэр авдар сэлт 20 мянгатуутай цүнх савыг анхаарах зөхөө байсангүй. 3 дахь хоногтоо 70 сархиактын адгаас хамгийн сүүлийн 16 дахь цогцсон олоод машин тэргэнд ачин хөдлөхдөө өнөөх авдар сав мөнгө төгрөгөө сая санж аваар очсон боловч байсангүй. Хөнгийн голын адаг 70 сархиактын садаргаар нэг ол зомог хайсан 8 зүгийн хүмүүс холигч байсныг тэд саял нэг анзаарч гинти өхөл хагцал гэдэг гамшигт нэрвэгдэн уйлж зутарч явхад нэрмээс болж үерийн хөлөөс эд юмсыг нь хулгуулж явдаг тийм олон хүйтэн цэвдэг хүмүүс байсанд итгэж ядан. Гайхах, үзэн ядах, уурлан хилэгнэх хослон. Гинтх өөрсдийгөө ааш арангасан ч бас эргэн санж бүр ихээр гэлмэн цочирдцгоосон байна. Гэвч тэдл тийм чон борооноор гихчээр үерийн гамшиг далимшаан хүн бүхэн олцхайн шоншид явж гэж бодцгоосон нь эндүү байж. Тэднээс ч олон хүмүүс тэдэнд тус дэм болон элдв ажлаас нь хамжилцаж, уй гашуудлаас нь үнэн сэтгэлээсээ хуваалцсан. Бага ганц төлгөөч хүртэл дүүрээд ирж хэд 3 цаас бөөгнүүлээ авчирч байхыг хараад бүрч гайхаа алмаарцгаачээ. Тэдний дотор урд өмнө Бадарчихны зүгээс хатуурхан хуншгүй загинж байсан хүмүүс ч цөөнгүй байж. Тэднийг харсан Бадарч өвгөн гараа алтлан тосч очиж үг хэллгүй тээврэн уйлдаг болжээ. Талиг ачтаа оршуулж, уй гашуудлаа тайлж, жаал аятсны сүүлээр хотоос ирсэн балжи самганы дунд хүү
Хэдийнэ бууралтж ирсэн эр тэргүүлэн өндөр хөхий овоог сэргэн шүншгэлж аргад нь тайлж бяцхан боловч гүн бишрэлтэй нэгэн ёслол үйлдэв. Тэнд харин Бадарчийнхаас минд үлдгэсэд булдаараа ирсэн хийгээд энэ удаад тэдний харцсан байсан нуу игээд нуугдаж өгдөггүй өнөөх ихэрхүү түрэмгийн бардам зан уул мөргөө алга болсныг зөвхөн гуншаа яндаг анзаарч хөөхий тэднийхнийг Балжийн самганы адил анх удаага ихэд өрөвдөн үнэн сэтгэлээсээ эмгэнсэн байна. Орой овооноос буугаад Балжийн самганы хүүхдүүд тэргүүлэн ээж их рүүгээ явхад Бадарч хүүхэд хөвөө бүхний аван дагчээ. Хэдий нэг голдч бараг 40 жил босхоор нь давж гар зөрүүлээгүй явсан Балжийн самганы дормогцсон. Бадарч сөхөрт суугаад ихэр татан дарвайтал уйлсаар самганы өөдөөс өвдөглөн дөгсөнд самганч тэссэнгүй халаглан халгалсаар тэврэ авчээ. Тэгээ яасан гэхээр мэдээч үлгэр бүхэн амар сайхандаа жаргадаг шүү дээ. Тэднийг харж байсан бүхэн тэсэлгүй нулимсаа арчиж харин тэдний хоорондын элдв янзын үүх түүхийг ганцаар бараглаж мэдэх гуншаа яндгал ихийг бодон толгой сэгсэрч зогссон гэдэг. 2020 оны 9-р сарын 12. Зохиолч Номин Чимэд. За ингээд Дотно голоо лайв өгүүллийн цаг та бүхэндээ зохиолч Номин Чимэдийн Хөнгийн голд болсон явдал хэмээх өгүүлгийг уншиж хүргэлээ. Хамт байсан баярлалаа.